За сайн байцгаана уу сонсогчдоо. Ингээд Living with Kids podcast-ийн 5 дахь дугаараар бид хоёр антибиотик гэсэн сэдвийг бэлдэн та бүхэнтэйгээ мэдээлэлсээ хуваалцах гэж байна. Тэгээд сайн уу аюуна? Сайн уу? За биднийг сонсож байгаа сонсогчдоо энэ өдрийн мэндийг хүргэе. За мэдээж антибиотик гэхлээр хүн болгон одоо юуг нь мэдж байгаа ойлгож байгаа. Гэхдээ бас биднэрт одоо ихэнх хүмүүст ерөнхий ойлголт байдаг. Гэхдээ яг антибиотик гэж юуг хэлээд байгаа юм бэ? Энэ талаар эндээс эхлэе дөхөө. За тэгээ. Бид одоо ямар нэгэн байдлаар өвчин тусгаад одоо тэрмэн одоо ямар нэгэн байдлаар бичил битнээр үүсгэсэн үү, ямар төрлийн бичил битнээр үүсгэгдсэн бэ гэдгээс хамаараад тэр өвчний одоо ялангуяа халдварт өвчнгүүд одоо яг ямар замаар халдварсан бэ, ямар замаар бид нэр ингээд тэр өвчнийг туссан бэ гэдэг нь илүү их чухал байдаг. Тэгээд энэ дээр бол бидний одоо маш их өргөн хэрэгэлдэг нэг эмийн нэг тусгай нэлээд томоохон бүлэг бол антибиотик гэж орж ирдэг. Энэ нь одоо бактерийн эсрэг бактери буюу тийм бичил битний биднэр үүсгэгдсэн одоо өвчний үед хэрэгэлдэг одоо химийн болон биологийн гаралтай ийм эмийн бодисыг л бид нэр антибиотик гэж нэрлэдэг. За баярлалаа. Тэгэхээр би бас ингээд жоохон мэдээлэл бэлдсэн. Антибиотик ялангуяа пенициллины нээлт хийхээс өмнө дэлхийн хүн амын эрүүл мэнд бас ямар байсан талаар уншаад сонирхолтой санагдаад уншаад жоохон мэдээлэл бэлдсэн байгаа. За ер нь бол пенициллиныг бол 1928 онд Александр Флеминг гэдэг хүн пенициллины нээлтийг хийсэн юм байна. За тэгээд тэр пенициллины нээлтийг хийснээс хойш маш олон тэр үед одоо яг 2 дахь дайны үе байсан тий маш олон одоо шарах, сорив, эдээ төрөвсөл юу гэдэг тий бактерийн гаралтай ийм өвчнүүдийг одоо эдгэж тэр үедээ бол пенициллины нээлт маань маш том нээлт одоо дэлхийн хүн амын эрүүл мэндэд оруулсан маш том ач холбогдолтой нээлт байсан юм байна. За тэгээд яг энэ нээлттэй бол яаж нээсэн бэ гэхээр энэ Александр Флеминг маань ерөөсөө яг энэ талаараа судалгаа хийдэг. Тэгээд айгүй тийм замбраагүй судлаач исэн юм байна л да. Энэ тийм тамаа намаагүй тавьдаг. Тэгээд санаандгүй байдлаар ингээд нөгөө хөгцнөөс ингэж энэ пенициллинийг ингэж нээж гаргаж авсан байгаа байхгүй юу. Тэгээд энүүгээрээ болвол 1945 онд тий физик эрүүл мэндийн салбарт Нобелийн шагнал хүртсэн ийм хүн байгаа юм байна. Пенициллины нээлтийг хийсэн Александр Флеминг маань. Маш сонирхолтой судалгаа энэ өөрөө. Тэгээд яг энэс өмнө болохоор бас яг хүн төрөлхтний яг энэ пенициллины нээлтээс өмнө хүн төрөлхтөн бас антибиотикийг хэрэглэдэг байсан гэсэн бас нэг тийм судалгаа байдаг. Одоо түүх гэдэг юм да. Тэр нь болохоор Джон Паркинсон гэдэг хүн одоо пенициллины нээлтээс өмнө 1800-аад оны үед нөгөө юм талхан дээр хөвгц мөг ургадаг штэ. Яг тэр хөвгц мөгийг одоо мөөгнөөс үүсгэсэн тэр нөгөө мөөгөнцрийг одоо яг антибиотик үйлчилгээтэй эмийн оронд хэрэгжилж исэн яг тийм анхны тохиолдлыг бол тэр Джон Паркинсон гэдэг хүн бол нээжсэн юм байна. Тэгээд яг тэр талхан дээр мөөг ургуулдаг тэрийг бол өмнө нь бол Египт, Грек, Хятадын бас хүмүүс уламжлалт авах ухаандаа хэрэгэлдэг байсан гэсэн түүх байт юм байна. Тэгэхээр нөгөө яг Александр Флеминг нээлт бол бүр ингээд юу хийсэн юм шүү дээ тий. Нобелийн шагнал өнтер ингээд хүртээд яасан болохоор илүү нөгөө олон нийтэд хүртээмжтэйгээр тий бүр энэ үйлдвэрлээд ингэж хүрсэн тэрнээс яг пенициллины уламжлалын яг тэр антибиотикийг нээгээд тэгээд тэрийг эмийн эмчилгээнд хэрэгэлсэн. Тэр тийм учраас маш олон хүний амийг аварсан шүү дээ тэр чинь. Тэгээд яг тэрүүгээрээ Нобелийн шагналд хүрсэн байна. Сонирхолтой байна. За тэгвэл орчин үед харин антибиотиктэй холбоотой нэг маш том асуудал одоо дэлхийн хүн амын эрүүл одоо дэлхий дээр амьдарч байгаа бүх хүмүүст нүүрлээд байгаа. Тэр нь юу вэ гэх юм бол бас антибиотикийн хэрэглээг буруу хэрэглэснээс болоод антибиотикийн дасал гэдэг тийм
айхтар асуудал нүүрлээд байгаа. Тэгээд одоо шивэдэд бол бас эрүүл мэндийн салбартаа антибиотикийн таслалыг одоо шивэдийн хүн амд нүүрлж байгаа хамгийн аюултай нэлээд хурдан арга хэмжээ авах судалгаа шинжилгээгээ нарийн хийх ёстой тийм асуудлуудын нэг гэж тодорхойлсон. Дээр нь бас Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас бас яг тийм анхааруулга бас орон болгонд өгөөд байгаа тийм ээ. Антибиотикийн таслал бол хүн амд нүүрлж байгаа хамгийн аюултай тийм асуудал байна гэд тий хүн амын эрүүл мэндэд хүмүүсийн эрүүл мэндэд гэсэн. Тэгэхээр антибиотикийн тасал гэж юу нь яг юугаа хэлээд байгаа юм бэ? За өнөөх хүмүүсийг маш олноор нь аварж ийсэн антибиотик маань одоо бас ямар асуудал үүсгэж вэ гэдэг талаар бит хоёр гол нь ярих гээд байгаа юм л да. Тэгэхээр за миний уншсанаар бол тий Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын одоо албан ёсны сайтаас нь би мэдээлэл авсангаа. Тэгээд энэ дээр бол ингэж хэлсэн баа. Хүний биед бай халдвар төвчний бактериуд одоо антибиотикт дарагдхаа байгаад үүнийгээ дагаад одоо антибиотикт тасал болчихно гэсэн үг байхгүй юу? Нөгөө айхтар сүрье тий маш олон ингээд өвчнүүд маань антибиотикт дарагдаад хүн тус олдог гэсэн бол антибиотикт дарагдхаа болоод одоо тэр бактериуд маань бүр юм өөрсдөө дархлаатай болоод антибиотикуудаа тий тэрэнд ерөөсө дарагдхаа болж ийн гэдэг чинь маш аюултай эмэн дарагдхаа болж байгаа гэсэн үг байхгүй юу? Энийгээ дагаад бас одоо хүмүүс дэмчилгээний зардал мөнгөнийх гараад дээр нэмлэгт бүр хөвтөх тий эсвэл бүр ингээд эмэндээ дарагдахгүй байсаар хүндрээд үхэлд хүртэл хүрэж байгаа юм байна. Тэгэхээр энэ одоо эдгээр антибиотик тэсвэртэй болсон бактериуд маань хамгийн аюултай нь одоо жишээ нь хүн ингээд сүрье туссан байлаа гэхэд антибиотикийн тасал болоод одоо тэр хүний биед байгаа тэр сүрьений бактери маань антибиотикийн тасалтай болчихоо гэсэн үг байхгүй юу? Хүний бие биш бактери маань. Тэгэнгүүт тэр бактери маань бас хүнээс амьтны биед, амьтнаас хүний биед энэ төр гэж шилждэг юм байна. Тэгэхээр нөгөө антибиотикийн тасал болоод антибиотикт дарагдхаа болсон бактериуд маань ингэ шилждэг гэсэн үг. Тэр хүний бие өөрөө ингээд антибиотикт таслалаад байгаа ш. Нөгөө муу бактериуд маань таслалаад тэгээд тэр нь хүний биед ингээд амьтнаас хүн рүү, хүнээс амьтан руу ч юм уу тий шилжээд явж байгаа болохоор тэр нь хамгийн аюултай. Та өөрөө одоо антибиотикийг зохистой хэрэглээд явсан байсан ч гэсэн хэрвээ ямар нэг тийм антибиотикийн тасал болсон бактери ингээд хин нэгнээс халтаад эсвэл амьтнаас ч юм уу халтаад авчих юм бол тэгэл та өөрөө одоо тэр антибиотик чинь тэр бактери чинь таны биед ороод бас л антибиотикт харагдахгүй тийм болчихж байгаа гэсэн үг юм байна л да. Тэгэхээр тэр нь хамгийн аюултай юм байна. За тэгээд бас хоолноос бас юу яд юм бэ? Одоо амьтнаас хүний бие дээрнээс хоолноос бас хүн тэр антибиотикийн тасал болсон бактерийг халдварлаж авах боломжтой юм байна. За тэгээд хамгийн харамсалтай мэдээ нь бол миний уншсанаар бол одоо яг энэ антибиотик тэсвэртэй бактериудад зориулсан ийм үүнийг эмчлэх аргыг одоохондоо олоогүй байгаа юм байна. Тийм учраас одоо хамгийн аюултай асуудлаа гэж үзээд байгаа юм байна. Гэхдээ бас оюуна маань өөрөө бас аюул их судалгаан дээр ажилладаг болохоор орчин үеийн шинжилгээ ухаанд бас антибиотикийн чиг хандлага юу нь яг хаашаа яаж яваад байгаа талаар илүү сонирхолтой мэдээлэл бас хүргэх байх гэж бодож байна л доо. За маш сонирхолтой инженеэр айгу маш сонирхолтой инженеэр сайхан тайлбарлаж өглөө. Энэ дээр бас яг мандахаг ярьж явах хооронд гээл батгдчихлаа юу гэдэг тэнгүүд анх Александр Флеминг ухаан 1928 онд пенициллиныг нээгээд тэрнээс хойшоо 1940-од оноос эхлээд ерөнхийдөө дэлхийн нийтээр яг зөвхөн одоо тэр юуг чинь пенициллинийг чинь одоо мөөгнөөс нь ингээл гаргаад яг мөөгийг нь ургуулад бол гаргаж авахд хэцүү. Тийм учраас бол химийн аргаар синтезлэж айгу маш их олон тооны антибиотикуудыг бол дэлхийн эбийн зах зээл дээр бол гаргаад тэгээд үүнийг бол бид нэр одоо хэрэгэлсээр пенициллинуудыг маш олон антибиотикийн уламжлалуудыг нийлэгжлийн аргаар химийн синтезийн аргаар гэсэн үг шүү дээ тийм ээ гаргаж аваад тэгээд хэрийг ингээд хэрэгэлсээр байгаад тэгээ өнөөдөр бид нэр ингээд өнөө хүрчихсэн. Тэгээд
Энэ маань яг дасал яг антибиотикийн маань дасал болно гэдэг байгаа зүйл маань яг бактери маань яагаад дасал болгоод байгаа вэ гэж энэ дээр бяцхан тайлбар өгөхөд бактери гэдэг чинь өөрөө биологийн организм тийм ээ бичил битэн. Тэгээд тэр бол амьдралын нэг л юм одоо тодорхой хүнчгсэн адилхан тийм ээ ингээд амьдрал амьд бие юм чинь ингээд төрөөд, өсөөд, томроод, тэгээд төлжөөд үхдэг тийм ээ. Яг ийм амьдралын цикл гэж байдаг аахгүй юу бактерид ч гэсэн. Яг тэр амьдралынхын циклийнхэн яг тэр мөчлөгтөнд тааруулаад одоо жишээлбэл бид нэр эмчээс антибиотик аваад одоо 6 цагийн зайтай ч юм уу 8 цагийн зайтай унаа гэдэг маань одоо жишээлбэл тэр тухайн бактерийн одоо өсөлт хөгжилтийн үеинд нь ч юм уу одоо яг дарангуулж ийн гэсэн үг аахгүй юу. Яг тэр одоо тодорхой цагаар нь хэрвээ бид нэр антибиотика яг зөв тунгаар ууж чадах юм бол тэр бактери одоо үхнэ гэсэн үг. Харин бид нар яг тэр амьдралынхын циклд нь уялдаад тэгээд тодорхой хэмжээгээр одоо адилхан тунгаар ингээд өгөөд байхад бид нар одоо жишээлбэл тунгаа нэгдүгээрт буруу сонгох, хоёрдугаарт хамгийн аюултай бол тэр тогтсон цагаа эвдэх одоо жишээлбэл яг 6 цагийн зайтай уун гэсэн бол 6 цагийн зайтай биш. Нэг удаа 6 цагаар, нэг удаа 8 цагаар, дараагийн удаа 5 цагаар ч гэдэг юм уу ингээд яг тэр тодорхой цагуудыг яг ягшталт байхгүй улмаас бактери одоо тасч эхэлдэг байхгүй юу? Одоо нэг жоохон багаар нэг бол их ороод ингээл жоохон дарангуулаад байж тал яг дараагийнх нь уух цагт нь уухгүй тэрийг ингээ удаангууд буцаад нөгөө бактери маань төвчл ихсээл гэх тэгэнгүүт эн чинь биологийн амьд биет учраас байнга өөрийгөө тэр дасан цогцоод одоо илүү сайжруулж идэг. Яг л байгалийнхаа жамаар ингээ сайжруулж идэг. Тийм учраас одоо антибиотик дасал гэдэг зүйл яг бактери дээр бол явагддаг байх нэ. Тэгээд харин одоо ингээд 1940 оноос хойшоо гэхэд ойролцоогоор бол 70-80-аад жилд бол энэ антибиотикийн хэрэглээ яг дэлхийн хүн амын донд бол маш их хэмжээгээр огцон. Тэгээд түүнийгээ дагаад замбраагүй хэрэглээж үссэн. Тэрнийгээ дагаад одоо буцаад нөгөө антибиотик төсвөртэй бактериуд маань олшроод бид нэр сүүлдээ нөгөөхийгөө дарж чадхаа болоод зөндөө олон тийм гаж нолоо, тийм сөрөг үр дагаврууд нэлээх ихсээр байна л та. Тэгээд орчин үеийн судалгааны чиглэл болохоор одоо ийм химийн синтезийн аргаар одоо синтезийн буюу нийлэгдлийн аргаар бол юусан гаргаж авсан антибиотикаас илүүтэйгээр одоо биологийн аргаар одоо жишээлбэл бактериас өөрөөс нь нийлэгжүүлдэг одоо тийм биологийн уургуудыг одоо антибиотик болгож хэрэглэх одоо тийм шин уургуудыг тэгээд нээж олсон уургуудыгаа одоо буцаад харин эм болгож боловсруулах эмийн технологийн ажлууд гэдэг яг энэ чиглэл рүүгээ илүү их өргөн судалгаа хийгдэж байгаа. Ялангуяа сүүлийн 20 жилд бол яг энэ антибиотик дасал болчихсон бактериудын эсрэг одоо биологийн энэ гаралтай тийм уургууд болоод тийм биологийн гаралтай антибиотикуудыг гаргаж авахар бол нэлээд эрчимтэй ажиллаж байгаа эднэд. За тэгээд нөгөө бид хоёрын бас хийж байгаа энэ антибиотикийн тухай энэ дугаараа хийж байгаа бас нэг шалтгаан маань гэх юм бол Монголд бас ингээд антибиотикийн хэрэглээ маань бас нэлээд хэцүү шттэ. Хин тартай нэмийн сангаас ороод бас антибиотик авчих боломжтой байгаад идэв штэ. Тэр тал дээр нөгөө 20 хязгаар айгүй багтай. Сүүлийн ихтэй яг өнгөрсөн жилээс нөгөө жортой болгосон гэж л. Нөгөө за тийм үү. Ямар ч гэсэн ер нь л тэгэл жорггүй ч гэсэн хүчгүй гэдэг чинь баг тэгээд эсвэл одоо юу гэдэг юм бас нөгөө ээж нар ч гэсэн ингээл группүүд дээр харж яхад манай хүүхд ингэсэн ингээл бас нөгөө ийм их аягүй сонирхолтой байдаг штэ ерөөдөө. Тийм юм анзаарэгдсэн. Тэгээд дээр насныг санаа зовоож байгаа маань яг антибиотикийн таслаас болсон уу, юунаас болсныг сайн мэдэхгүй байна. Тэгтээс ингээл ханиа түрээл имлэг твтдэг, гараал хит оноол дахиад имлэг твтдэг те. Ингээл яг энэ ингээд нэг юм одоо нөгөө
нэг тийм муухай тойрог үсчихэд идэг штэ өвөл хүүхдүүдэд. Яг энийг ингээд харахаар бас нөгөө ингээд им тэр имчилгээ нь бас сайн үйлчлэхгүй тэгээл бактериуд нь дахиад хөрхийн хүүхдүүд дахин ингээд твтэл тий бас ингээд антибиотикийн таслан бас болчдгүй бахтай ухааны баг бодогдоод идэг байхгүй юу? Айгүй их тэгж байнга эмнэлэг твтэл ингээд хаа. Тэгээд яг би болохоор нөгөө яг Монголд тэгж хүүхдээ өсөж байгаа биш болохоор магадгүй мэдээл жоохон багтай байж магадгүй. Гэхдээ бол бас яг одоо ч ингээд одоо бид нэр 21-р зуунд тэ мэдээлэл технологи хөгжсөн подкаст одоо группүүд ч байд юм уу янз бүрийн сувгаар ингээд бид нараас өөртөө хэрэгтэй мэдээллийг аваад заавал эмчээс бүх мэдээлэл авахгүйгээр бас хүүхдээ өөртөө бас эрүүл мэндэд ингээд анхаарал тавих боломж бүрдсэн шүү дээ. Тэгэхээр бас яг Шведэд бол хүүхдийг вирустай антибиотик бичиж өгдөггүй. Би бас нөгөө нийлэх хүүхдээ хата хоолой молоо өгдөд ч юм уу. Одоо юу гэдэг ингээл хөвдөл уйлахаар нь им альгтай юм бичижгүй дээ. Тэгээл нэг имийн сангаас өвлсөн юмнууд нь сайн үйлчлэхгүй ангуут ингээл бохимдах тийм асуудлууд аягүй их зөндөө гарцсан. Тэгээ тэр үедээ бол антибиотикийн тасал гэдэг юмны талаар өсөө мэддэггүй байсан болохоор ямар сони ямар сүртэй юм л гэж баг бодсон шүү дээ, тий. Тэгээд тийм байсан. Тэгээд тэгтээ бол одоо нөгөө мэддэг болсноосоо хойш бас яг зөв юм байна гэд батсан л доо нөгөө баргийн антибиотик бичиж өгөхгүй хүүхдийн бас нөгөө ингээд тархлаа өөр нь бас тэр бактерийг даруулах гэдэг. Тэгээл яг ерөөсөө тэгдэг байхгүй юу. Тэгээл ханиадтайгаа ингээл нас гоожил нилээн олон 2-7 молоо хамжаахтал тэгээл юм гэж шууд үгүй гэхгүй штэ. Хамрын сайн давстай усаар цэвэрэл те хоолойгийн зайл шингийн юм сайн өнгө гэлээрээсөө тэгээд идэг байхгүй юу. Бас сайн өнгө гэдэг. Тэгээд тэгсэн бас айгүй учиртай ингэж байдаг юм байна. Тэгээд Монголд бол ингээл ийм өгвөл дарчдээ штэ эмчнэр айгүй сөрхий мөрхийгээл энэ тас ээжнэр айгүй хоорондоо тэгж ярьдаг л та. Инстаа нэрээ хэцүү юм аа гэл. Тэгээд бас энэ нас цаанаа юм учиртай мэдээж нэг айлын хүмүүсийг өвтгөөд байхыг хүсдэг л ах л та. Тийм юм байна. Тэгээд яг нөгөө чиний хэлсэн шиг бас нөгөө антибиотик ингээд хүүхд чинь зүгээр алсан байсан ч гэсэн заавал 10 хоног хэрэглэх гэж шаарддаг байхгүй юу? Жишээ нь би бас нэг удаа тэгсэн манай хүүхдээ хоолой өвдөд тэгээ яалтчгүй антибиотикаар дарахаас аргагүй гээд антибиотик бичиж өгчихсөн байхгүй. Тэгээд антибиотик аюу хүчтэй болохоор 3-4 ханаал нөгөө нэг янз бүрийн шинж тэмдгүүд нь ялцдаг штэ. Халуун буугаал тий. Тэгээл ингээ хоол ундаа сайн идэл. Тэгэнгүүт нь би ийм олон хоног манай хүүхдэд яахаараа антибиотик бичиж өгтiin гээл нөгөө дураарахгүй юу? Энд чинь рүүгээ яг заалахгүй. Тэгэл станерик гэл нөгөө нэг жоохон том толгой гаргаал хүүхдэд 5 хоног өгчөө болиулж энэ хийсэн баггүй юу. Тэгээд одоо ингээ нөгөө сүүлийн үед агиух тэр талаараа олон нийтэд агиу нээлттэй яриа. Тэгээд өөрөө бас ингээд одоо жих ирэх тусам туршлагатай ээж болоод байгаа болохоор уншаад ингээд тэгэхээр ерөөсөө яг тэр нэг одоо бактерийг бүрэн устгахын тулд яг л тэр хэмжээ бичиж өгсөн цагаар яг тэр өдөр хоногоор нь дуустал нь тэр шинж тэмдгүүд арилсан байсан ч гэсэн тэр бактерийн дотроо бас устгаагүй байд юм байна л да. Тийм учраас заавал тэр бичиж өгсөн дозоор нь те тунгаар нь хэрэглэх хэрэгтэй юм байна гэдэг аяйгуу сайн ойлгосон байгаа. Яг зөв ойлгосон байна. Тийм ер нь манай ээж аавуудад эрүүл мэндийн боловсрол маш их чухал хэрэгтэй. Бид нар ингээд алхам тутамдаа өөрсдийгөө сайжруулж одоо уншиж тийм ээ сүүлийн үеийн судалгаануудыг сайн уншиж явах хэрэгтэй. Дээрээс нь одоо эмчил өгсөн бол зөв гэд одоо жишээлбэл эмийн санчил мэрэгжлийн хүн юм чинь зөв өгсөн байх ёстой гэж одоо ямар нэгэн байдлаар шалгалтгүйгээр хүүхдтэй эмийг өгөх гэтэр дээр бол маш их анхаарах хэрэгтэй. Хүн л юм болсон хааны газар алдсан байж магадгүй шүү дээ, тийм ээ. Тийм учраас одоо жишээлбэл одоо эмч бичээд өгсөн юм байвал за эмчээ гэж агаад өөрөө мэддэг бол тодорхой хэмжээний мэдлэгтэй болвол тэрийг эмчтэйгээ зөвлөж ярилцаад хэрвээ өөрөө ямар нэгэн байдлаар ойлголтгүй бол эмчээсээ нэмэлт тайлбар авахыг хүсээд тийм ээ. Яг ямар шалтгаанаар яагаад энэ нэмийг надад манай хүүхдэд өгч үү гэдэг ч юм уу. Нөгөө талаар эмчтэй ярилцсан бол эмийн санчаас очоод авахтаа ч гэсэндээ эмийн санч та яг энэ нэмийг зөв өгсөн байна уу буруу өгсөн байна уу магадгүй шүү дээ тийм ээ. Ямар ч хүн тарах юм бэлээ. Тийм учраас тэрийг хүртэл шалгаж хэмжээний тийм хэрсүү байгаасай гэж их хүсдэг ээж аваадыг тэгээд дээрэс нь эрүүл мэндийн боловсрол маш өндөр байх хэрэгтэй ээж аваадад.
тэгжээж бас тодорхой хэмжээгээр хүүхдүүдийн маань өвдөж байгаа бол өвдсөн бол өвдсөн хурдан гэдэг нь тийм ээ зөв юм угаад гэдэг ч юм уу тийм ээ. Эсвэл дараа нь дахиад өвдөх магадлал нь буурна ч гэдэг юм уу. Ийм асуудлууд байдаг учраас ээж аавууд нэлээд боловсрал, эрүүл мэндийн боловсрал тал дээр анхаараасай гэж хүсдэг. За тэгээд Шведэд бас энэ маань ингээд хүүхдтэй холбоотой судалгаа би уншлаа л да. Тэгсэн чинь ерөөдөө яг нөгөө яг одоо юу гэдэг нь Шведийн эрүүл мэндийн системдээ бол бас яг энэ антибиотикийн таслыг маш одоо асуудал гэж үзэж байгаа учраас энийг аягүй сайн нэвтрүүлсэн те жор бичиж өгөх ингээд тусгай заалтууд аягүй нарийн бэдийн биеийн антибиотик бичиж өгөх. Гэхдээ одоо заавал тэр антибиотик буруу хэрэглэнээс болж бас тэр бактери одоо антибиотикийн тасалтай болоод байгаа биш. Бас хүнээс хүнд амьтаас амьтанд халдаад байгаа байхгүй юу? Өөрөө буруу хэрэглээгүй ч гэсэн буруу хэрэглээд антибиотикийн тасал болсон бактеритай хүнээс халдах боломжтой байгаа байхгүй бид нар. Тэгэхээр Шведийн хүүхдүүд бол яг ингээд антибиотикийн таслаас болоод айхтар үхээд эсвэл ингээд айхтар тасал болоод байгаа юм яг одоохондоо бас тийм аюултай төвшөнд хүрээгүй. Харин нөгөө нэг одоо ихээ эзэн тахт ч юм уу ихэн ч юм уу те өөрөө ингээд нөгөө антибиотикийн таслаасан тийм бактери ингээд халтснаас болоод хүүхдэн дутуу төрөөд те тэрнээс болоод ийм дутуу төрсөн хүүхдүүд одоо тэр антибиотикийн тасалтай бактери одоо тархлаанд дийлж гарч чадахгүйгээр их одоо өнгөрөх нэг олширч байгаа юм байна л да. Одоо нэрэн насралтын тоо олширч байгаа юм байна. Дутуу төрсөн хүүхдүүдийн дунд тэр антибиотикийн тасалтай бактери халдж гэсэн үг байхгүй юу? Нөгөө тархлаа маш сул байгаа гэсэн үг шүү дээ. Дутуу төрсөн хүүхд чинь тэгээд халдаад эргээгээ дэмжлэгдэхгүй өнгөрөөд байгаа гэсэн тийм судалгаа байлээ, мэдээлэл байлээ. Шведэд болол тэгээд тэгэхээр одоо нөгөө бас яаж өөрсдийгөө хамгаалах вэ гэдэг чинь чухал шүү дээ. За яг антибиотика бид нар ингээд өөрсдөө эмчийнхэн хэлсэн жороор нь зөв ингээд сайхан хэрэглээд өөртөө тэр бактери ингээд дараад авчлаа тий. Гэхдээ одоо бас хэрвээ тийм антибиотикийн тасал болсон бактери хүнээс халдаад өөрөөс шалтгааллахгүйгээр халтжвал яах вэ гэж байгаа шүү дээ тий. Тэгэхээр яг би дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллийн сайт дээрээс ингээд мэдээлэл авсан чинь зөвхөн хүнээс гэлтгүй хоол хүнснээс бас тэгж авч байгаа юм байна хүмүүс. Яагаад гэхээр зарим орнуудад дахиад гахаан фирмүүдэд одоо эрүүл амьтанд өвчин тусгаасан сэргийлж тийм антибиотик өгөөд идэм байна. Тэжээлэнд антибиотик хийгээд. Тэгээд тэгэхээр нөгөө нэг дахиад гахаанууд чинь яг антибиотикийн тэсэлтэй бактериас тэгээд идэм юм. Тэгэхээр дахиад гахааны махаа авч идэхдээ маш болгоомжтой авч идэх хэрэгтэй байна л да. Тэгээ энэ дээр ингээд ерөөсөө нөгөө хөр хан ч юм уу тий ийм малыг онцлоогүй дахиад гахааг айгу онцгой онцлсан байлээ. Ягаад тэгэхээр ерөөдөө яг магадгүй дахиад гахаан фирмүүд тэрийг одоо мэдээж ашгаа бодоод тий ямар нэг одоо өвчмөд нэрвдүүлээ тэр одоо юу гэдэг тоо хэмжээг нь багасгахгүй тулд тэгээ илүү их мах тэр фирмээс гаргаж авахын тулд эрүүл байгаа хандандаа ингээд антибиотиктай тэжээл өгöd юм л та тэжээлэнд нь хийж өгдөг юм байна л та. Тийм. Тэгээ тэрнээс болоод нөгөө нэг гахаа дахиа маань антибиотикийн төсвөртэй тасал хасан тийм бактериуд тэгээд хүн чинь тэр махын нэг тэр хүн бас яг тэндээс ингээд халтсан тийм тохиолдлууд их зөндөө гарч байгаа юм байна. Тийм. Тэгэхээр талтай мэдээлэл. Тий, хамгийн ихний юу болол ерөөсө дахиад гахаа авахтаа бас ямар одоо яг хаанхын тий болж өгвөл одоо органик гэж ярьдаг штэ тий. Тийм гаралтай бас дахиад гахааны мах авах хэрэгтэй байна. Хаа хамаагүй дахиад гахааны энэ тэнд одоо тий сураггүй тийм газраас дахиад гахаа авлаас аюултай хана штэ тийм мах авч хэрэглэе. Тийм ер нь бол тийм махны хэрэглэн дээр маш их анхааралтай хандах хэрэгтэй. Гэхдээ бас яг одоо манай Монголд бол харьцангуй энэ асуудал бага. Одоо хоньны мах маань ч юм уу одоо бидний иддэг тий 5 шин малын мах маань харьцангуй одоо малын ямар нэгэн байдлаар малын өвчнөл гэхээс биш одоо илүү нэмэлт одоо эмийн буцаар тариулсан ч гэдэг юм уу тийм ээ том болгоход янз бүрийн байдлаар гормон тариулсан ч гэдэг юм уу эсвэл яг саний хэлсэнчлэн антибиотик тариулсан дээ өвчин эмгээс хамгаалсан гэсэн тийм юм манай Монголд харьцангуй бага. Гэхдээ одоо үхэр
гахаа дахиад нэмэх бол хаанаас ирсэн мэддэхгүй маш их орж ирж байгаа штэ тийм ээ, Хятадаас ч гэдэг юм уу. Одоо ихэнх нь Хятадаас орж ирж байгаа. Тийм учраас манай ахын бас анхаарал тавих нь бол илүү их зүйтэй сайхан мэдээлэл байна. Харин энэ айгүй ерөөсөө мэддэггүй нөгөө айгүй сонирхолтой мэдээлсэн хэлж би бас мэдээ санаанд орон буу тийм ээ. тий. Яа дахиад эмэгтэйчүүдээс дахиад их дуртай байдсан штэ. Одоо юу гэдэг тий. Цагаан махан жоон дуртай байдаг штэ. Энийг уншснаас хойш дахиад нэг махаа амар шалгаж авдаг болсон. Би л яг одоо шивэд фирмийн тий эндээс импортлж оруулж ирээгүй. Дээр нь бас нөгөө яг одоо юу гэдэг хаа маадгүй хаана хийгдсэн мэддэхгүй тий хаана ингэж яасан мэддэхгүй мах. Тэрээс авахгүй яг нөгөө одоо хүмүүст танигдсан хүмүүс итгэлийг олсон тийм газраас л тийм одоо брендийн фирмийн гэх юм уу тийм авдаг болсон. За тэгээд мэдээж тэрнээс гадна бас эмч бичиж өгсөн тохиолдолд антибиотик хэрэглэх ёстой гэсэн зөвлөгөө өгсөн байна. Дураараа одоо шүд өвдлөө гэж бид нар антибиотик хүн одоо найс өвтөөс антибиотик аваад зэглэл уудсан штэ. Тэгтэл яг тэр шүдний өвдсөн бактери тэр асуудал нь яг тэр антибиотик таарах уугүй юу те. Тэр чинь нөгөө бактери алган зориулсан тусдаа юм антибиотикуд байгаа. Антибиотик гэхэл нэг л юм биш штэ. Төрөл бүрийн янз байгаа. Тэгэхээр хамаагүй ингээд тохироогүй юм уух юм бол бас тэр чинь антибиотикийн таслалдаг байхгүй юу. Тэгэхээр зөвхөн эмчтэр очиод эмчийн жороор яг бичүүлж авсан тэр антибиотикоо яг тэр өвчнөд л хэрэглэх хэрэгтэй байна. Шүдэнд бичүүлж авсан антибиотикоо өөр нэг өрөөсөл гараад ирэхэд нь ерөөсөө хэрэглэж болохгүй тий. Тийм асуудал дээр л маш анхааралтай байх хэрэгтэй байна. За тэгээд түрүү аюуна маань хэлсэн нөгөө эмчийн жороор л бичиж өгсөн одоо яг нөгөө цагаар нь яг тэр тунгаар нь хэрэглэх нэ штэ. Одоо 6 цаг уучаал 8 цагийн зайтай дахиад уучиж болохгүй нэ. Тэгээд яг одоо юм сайклаар л уух хэрэгтэй тийм ээ. 6 цаг бол 6 цаг, 8 цаг бол 8 цаг, 12 цаг бол 12 цаг. Тийм байна. Тэгээд бас нэг нь энэ ч одоо антибиотик уух шаардлагагүй гэж үтсэн бол заавал ингээл эмчээс антибиотик бичиж өгөөч гэж шаардахгүй байх ёстой гэсэн тийм зөвлөгөө өгч байгаа юм байна. Тийм. За тэгээд түүнчлэн гараа байн угааж тий. За хамгаалтгүй бэлгийн харьцаанд орохгүй байх, тий өвчтөе хүмүүстэй гар барихгүй байх. За эмнэлэгт хүн дээр очисон, хүн эргэж очисон тохиолдолд гараа байн одоо нөгөө ариутгахын байцаар ариутгах, тий халдварт өвчнөөс сэргийлэх вакцинуудыг цаг тухайд нь хийлгэх, хоол хүнсээ бэлтгэхдээ одоо байнга цэвэрхэн байх нь маш чухлаа гэж зөвлөсөн байна. За хоол хүнсний тал дээр гэх юм бол Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас одоо мөрдөхстэй тийм 5 зарчмыг гаргасан байт юм байна. Нэгдүгээрт нь бол хоол хүнсээ бэлтгэхдээ цэвэрхэн байх, гараа угаах. Хоёрдугаарт нь түүхий болон одоо болсон хоолуудыг ерөөсө тусад нь одоо нарийн ялгах хэрэгтэй. Жишээ нь дахиад ирсэн бандан дээрээ одоо ногоогоо ирчээд өвсөж идчихэж болохгүй байна шүү дээ. Юу гэдэг нь одоо хамаагүй түүхийн мах чинь аюу их бактеритэй тий ямар ч бактери явж байгааг мэдэхгүй. Энтэй болоод одоо помидор өвсөж гэдэг юм уу бид нараас ингээд шууд идэх боломжтой тийм зүйлүүдээ ерөөсө хольж утгаж болохгүй нахана. Тэгээд мах ирсэн бандагаа бас маш сайн угааж ариут одоо нөгөө бацаар угаах тий бактерийг үлдээхгүй ингэж угаах нь бас чухал юм байна. За 3 дугаарт нь хоолоо сайн болгож идэх ёстой гэж байна. За 4 дугаарт нь хоол хүнсээ зөв температурт хадгалах. Жишээ нь манайхан нөгөө хэрвээ хоолоо маргааш идэхээ төлөвлөж байгаа заавал хөрөгчөнд тагтаа хийж хадгалах хэрэгтэй байна шүү дээ. Эсвэл хөлдөөгчөнд бүр хөлдөөдөг ч юм уу. Зүгээр нөгөө савтаа ингээд таглаад орхичих болохгүй. Тэгээ маргаашныхаа гашилсан байхгүй муудаагүй ч гэсэн бактери дотор нь үрчсэн байх ерөөсөө бид нэр л хизээч нүдэрээ хараад мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр нөгөө заавал үлдэгдэл хоол юу эдийн өргөчөнд хадгалах хэрэгтэй бол тэр чинь заавар нь өгдөг шүү дээ. Тэрийгээр нь л яг тэр заавар чинь бас тэгэл бактери өсгөж үржүүлэхгүй тий эрүүл мэндэд яаж одоо зүгээр ашиглах вэ тэр заавар л байгаа. Тэдэн гараад хадгалсан онгойлгоснаас хойш тэдэн өдрийн дотор эдэн энтер гэж байдаг шүү дээ тий. Тэрийг маш сайн мөрдөх хэрэгтэй байна.
За тэгээд нөгөө түрүүн хэлсэнчлэн 5 дугаарт нь бол авч байгаа тэр мах хүнсээ бас яг ямар үүсэл гаралтайг сайн ялангуяа махыг тэрийг нь бас сайн гэж харж иж авах хэрэгтэй байна. Яагаад гэвэл одоо тэр бордоонд нь те янз бүрийн бактериас хамгаалах тийм янз бүрийн бодис хийцэн те тийм мах цах бол бас маш эрсдэлт агуулдаг байх юм. Ерөнхийдөө л органик хоол идэл, органик хүнс авч хэрэглээл гэж зөвлөд байгаа юм байна л да. Органик мах хэлэх тийм. Тэгэд яг энэ 5 зөвлөмжийг даах юм бол бас хоол хүнсээрээ дамжуулж одоо антибиотикийн тасал авсан бактери халдварлаж авах нь бол маш багасгах нь л да. За тэгээд би бол ийм зөвлөмжүүдийг уншсан, бэлдсэн яг нөгөө Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмжүүд. За тэгээд би яг хувь хүнийхээ зүгээс бас оюунаагаас нэг асуумаар нь яг бактери, вирус хоёрын ялгаа тий. За тэгээд вирус нь бас ингээд одоо энэ талаар вирусанд эмчнэр хийзэж антибиотик бичиж өгдөг байхгүй юу? Вирусны шинжилгээ аваад за вирусны гаралтай ханиад байна гэх юм бол хийзэж эм бичиж өгдөг. Яг шинж тэмдгүүдийг дарах хамрын спрей ч юм уу те янз бүрийн тиймэрхүү зовирыг багасгах юмнууд бол байж болно. Гэхдээ яг тэрийг дарах юм бол гэж байхгүй штэ. Харин бактерийн гаралтай болвол ерөөхдөө одоо хоолоо өвдөх тэр бактерийн гаралтай бол антибиотик бичиж өгöd идэг байхгүй юу. Тэгэхээр бактери вирус хоёрын ялгаа. За дээр нь бид нар ч одоо бактеритэй тараг гэх дэлгүүрээс худалдаж аваад угаад идэг те. Сайн муу бактери ялгаа те. Одоо нэг гидсэн хэрэгтэй бактери гэж ярьдаг шүү дээ те. Энэ талаараас сонсогчтой ярьж өгвөл их сонирхолтой болов гэж бодож байна. За энэ айл нь маш том асуултууд айгүйх өргөн хүрээтэй маш их том асуултууд. Гэхдээ маш цагаа хэмнээд хэлбэрхан товчхон мэдээлэл өгье гэж бодож байна. Бактери, вирус хоёр гэдэг зүйл маань бол одоо яг биологийн шинжлэх ухаанаар ярих юм бол одоо бид хүн мэдж байгаа шүү дээ. Амьд организмыг бол бид нэр эвкариот буюу одоо том эстэй амьтад, прокариот буюу бичил организмууд одоо жижигхэн гэдэг. Ер нь бол энгийн үгээр тайлбарлахад тэгээд ойлгож болно. Тэгж ангилдаг бол наан нь вирусүүд болохоор одоо амьд организм гэж явдаг боловч одоо буцаад яг бактеритайгаа харьцуулах юм бол одоо бактери маань бол яг ийм микроорганизм, амьд организм гэж яг явдаг байхгүй биологийн шинжлэх ухаанд. Тэгвэл энэ нь одоо яг адилхан өсдөг, үрждэг, хоололдог гэдэг. Ер нь амьд организмын хамгийн одоо онцлог амьгүй биетээс онцлог энэ шинж тэмдгүүд нь бол эдгээр байгаа байхгүй. Тэгтэл вирусын хувьд ярих юм бол вирус өөрөө хоол идэггүй, өсч томрохгүй, гэхдээ үрждэг. Тийм учраас энийг одоо судлаачид одоо энэ бол удамшлын мэдээлэл агуулдаг учраас өөрөө амьд организм юм аа гэж үздэг ийм жижигхэн одоо биологийн бас нэг хэмжээний амьд биет гэсэн үг. Тэгээд энийг ингээд сонсонгууд энэ юу яриад байгаа юм бол ямар сони юм бол гэж бодож иж бас магадгүй. Харин илүү ингээд энгийнээр тайлбарлах юм бол одоо бактери гэдэг зүйл маань л өөрөө одоо энгийнээр хэмээл юм жижигхэн эстэй, хэлбэртэй тийм ээ дотор нь одоо ингээд энэ жижигхэн эргэтэнцрүүд үйл ажиллагаагаа явуулдаг одоо амьд организмын бичил хэлбэр тийм ээ одоо хоол идээд, өсөж үржээд тэгээд одоо үхээд гэд ингээд ийм циклтэй явдаг болвол одоо бичил организм болвол вирусын хувьд ярих юм бол тэр одоо ийм хэлбэрээс нь харахад л ийм тэмдрүүлүүдтэй. Тэгээд дотроо бол юу агуулдаг вэ гэвэл зөвхөн удамшлын мэдээлэл буюу одоо RNA-г л агуулдаг. DNA биш одоо нэг генж DNA-ийн нэг генж буюу RNA-г л агуулдаг байгаа байхгүй. Тэгээд одоо бусад амьд организмд бусад эс наалдаад тэгээд тухайн одоо эсийн үржлийн үед тэр эсэд өөрийнхөө удамшлын мэдээллийг оруулангууд нөгөө вирусын маань удамшлын мэдээлэл нь одоо эзэн организмынхаа удамшлын мэдээлэлд залгагдаад тэр вирусын халдвар авангууд авсан одоо эзэн организм өөрийнхөө өсч үржүүлэхийн тулд одоо ингээд өсч үржүүлж байгаа яг тэр процесс дээр нь л вирус өөрийгөө өөрчилчихдэг. Ийм одоо организм юм байна. Тийм болохоор одоо вирусын халдвар бол
маш их аюултай одоо ингээд бүр илүү хурдан тархах магадлал өндөртэй юм зүйл байгаа. Тэгээд бактерийн ашигтай бактери болоод ашиггүй бактерийн хувьд ярих юм бол одоо бактери гэдэг зүйл маань хаасаагүй байдаг. Одоо ингээл хөрс, ус, агаар, тийм ээ, хоол, хүнс, бидний найрс, үс гэл юу л байна. Одоо ам хамар гэдэг бүх зүйлд ингээд бактери байж байдаг. Тэгээд одоо ашиггүй бактери буюу өвчин үүсгэгч, ашигтай бактери буюу хүний одоо гидсэнд амьдардаг, тийм ээ. Одоо хүний хоол боловсруулах систем буюу энэ гидсэнд, бүдүүн гидсэнд амьдардаг. Одоо бидний одоо хоол боловсруулах эрхтнүүд маань одоо задлаагүй үлдсэн одоо хоол хүнсний үлдэгдлийг маань одоо ингээд тэнд буталж одоо ялцруулах үүрэгтэй ялцруулагч бактериуд гэж байдаг. Тэдгээрийг бол ашигтай бактери гэж бид нэрлэдэг. Харин янз бүрийн хүйсүүрээс одоо өвчин үүсгэгч энэ бактериудыг бол бид нэр одоо ашиггүй буюу өвчин үүсгэгч, эмгэг төрүүлэгчд гэж нэрлэдэг юм аа. Тэгээд яг нэгэн л бид нар одоо энэ антибиотикийн хэрэглэн дээр ярьж байгаа дээр бол ашигтай бактерийг ярьсан дээр бол энэ дээр нэг зүйл нэмээд хэлэхэд антибиотик гэдэг зүйлийг уухад бид нэр одоо хичнээн одоо өвчин үүсгэгч одоо өвчнийхээ эсрэг өвчин үүсгэгч бактерийнхаа эсрэг ууж байгаа боловч тодорхой хэмжээгээр бас бидний ингээд биед агуулгадж идэг ашигт бактериуд маань одоо бас хамт давхар устж идэг. Тийм учраас одоо эмийн эмчилгээ, антибиотикийн эмчилгээ хийлгэж байгаа хүмүүс бол заашгүй одоо биеийн ашигтай бактериудаа дэмжих пробиотик бүтээгдэхүүнүүд одоо сүүлийн үед бол пробиотик бүтээгдэхүүнүүд гэдэг их ярьдаг болсон тийм таблеткуудыг одоо амьд бактериудыг ууж болно. Нөгөө талаараас тараг идэж болно. Одоо бид нэр бидний уламжлалт хүнс шүү дээ, тийм ээ. Тэдгээр бол бомбо амьд бактериуд, пробиотик бактериуд байж байгаа учраас тараг идэгт гэдэг юм уу, тийм байдлаар өөрийнхөө одоо биеийн ашигт бактериудаа бол заашгүйгээр дэмжиж явах шаардлагатай гэж эмчнэр зөвлөдгөө. За би нэг ингээд ярангуут бас жоохон ойлгомжгүй ярьсан байж магадгүй мантаа жоохон ойлгоогүй ч гэдэм үү нэмэлт асуух зүйл байвал хоёлаа ингээд тэгээд тайлбарлаа явуул амархан байж магадгүй нэ. Тэгээ. Надад бол аюу ойлгомжтой байлаа. Ерхийдөө мэддэг. Гэхдээ нөгөө бүр нарийн мэддэггүй штэ. Тэгэхээр сая бол яг тэр мэдээлэл авсан. Тэгээд нэг асуулт байна. Вирус яагаад антибиотикэнд дарагддаг юм бэ? Ч юм уу одоо тэгээ вирусын халдвартай ханиад гэхлээр ерөөхдөө гэртээ бай тий гарч болохгүй. Тэгээд тархлагаа сайн дэмж гэсэн тийм зөвлөгөөнүүдийг өгöd байхгүй юу? Яг түрүүн одоо жишээлбэл бидний амьдралд ингээд өдөр тутам ингээд өвөл болонгууд л одоо хүүдний сэрүүний улирал эхлэнгүүт л ингээд өдөр тутам тавтагддаг энэ үйл явдал бол саяны тийм ээ одоо ханиад том уу туссан тэгээд антибиотик хэрэглэх үгүй юу гэдэг асуулт тийм ээ бид нарт ингээд байнга тулгардаг штэ. Тэгээд энэ дээр бол одоо ханиад тэгээд том уу гэж бас нэг зүйл байгаа. Том уу гэдэг чинь бол 3 төрлийн вирусаар үүсгэгддэг. Гэхдээ A болоод C хэлбэрийнх нь B хэлбэрийнх нь том уу бол бидний донд бол маш их өргөн. Харин даа D хэлбэрийнх нь бол одоо шувууны том уу гэж явдаг учраас бол тийм их одоо тархалттай биш гэсэн үг байхгүй. Тэгээд эдгээр маань бол бүгд вирусаар халдварлагддаг. Харин яагаад одоо вирусын халдвар авсан үед антибиотик хэрэглэх ёсгүй вэ гэвэл одоо антибиотик гэдэг зүйл маань зөвхөн бактери гэдэг одоо бичил биетний эсрэг л үйлчилдэг. Тэдгээрийн амьдралын одоо мөчлөг дээр нь одоо тэдний одоо амьдралын мөчлөгийг одоо аль нэг үе шатанд нь зогсоогоод өсөлт үржилтийн зогсоох чадвартай гэсэн үг байхгүй. Харин түрүү хэлсэнчлэн вирусын хувьд болохоор вирус гэдэг организмын хувьд бол өөрөө одоо бактери шиг одоо хооллоод өсөж үржих одоо хооллоод томрох шаардлагагүйгээр
одоо шууд үржээд одоо өөрийнхөө удамшлын материалыг хид хувлаад одоо эзэн организмынхаа л эсийн хуваагдлаар давхар хуваагдаад явцдаг учраас тэр бол өөрөө бол ямар ч тийм тарагдах одоо аль нэг амьдралын аль нэг шатанд одоо амьдралын хүчлэгийг зогсооно гэсэн тийм ойлголт вирусын дээр байдаггүй учраас бол тэр антибиотикийг бол хэрэглэж болохгүй одоо хэрэгэлсэн ч гэсэндээ одоо бид нэр өөрсдийнхөө ашигтай бактерийг л устгах гэхээс биш тэр вирусын эсрэг ямар ч үйлчлэгээ үзүүлэхгүй л гэсэн үг. Яг нөгөө яг онч хэллээ. Онч хэлж байгаа. Би яг нөгөө энийг айгуу гоё ойлгомжтой чамайг яг тайлбарлах гэж бодож исэн. Тэгээд энэ нөгөө нэг зөвлөгөөтэй мань холбогдоо авчиж байгаа байхгүй юу? Энэ антибиотик уух шаардлагагүй гэж үтсэн тохиолдолд тий эмчээс антибиотик бичиж өгөхийг шаардахгүй байх. Тэгээд зөвхөн эмч бичиж өгсөн тохиолдолд антибиотик хэрэглэх одоо гар дамжуулж антибиотик ямар нэг шугамар хэрэглэхгүй байх тий зөвхөн эмчийн жороор уух гэдэг ааш. Тэгэхээр бид нэр өөрсдөө ингээ ханиад үрлээ гэхэд шинж тэмдэг нь адилхан байгаа. Томооч байна уу, ханиадч байна уу тий адилхан байгаад хэрвээ томоо байх юм бол бид нэр ингээ сайн мэдхгүй антибиотик уучлаа гэд эсэргээрээ одоо нөгөө сайн бактериудаа устгаад тий тэгсэн юм ямар ч нөгөө нөлөөлөхгүй хүчнийг дарчдахгүй одоо тийм байдалд хүрэх нь шүү дээ. Тэгэхээр нөгөө нэг заавал шинжилгээ өгөөд вирусны гаралтай томоо юу ханиад уу бактери үү тий тэрийг айгуу сайн мэдээ тэгжээж л антибиотик бол цогцтой хэрэглээний нэг хэсэг чинь бол бактери байна уу гэдгийг л бас яг бактери байна уу гэдгийг мэдчихэж л антибиотик уух хэрэгтэй гэсэн үг шүү дээ тий. Яг энэ бактерид яг одоо тухайн бактеридаас ямар антибиотик уух уу гэдгийг бас мэдэх хэрэгтэй. Жишээ нь антибиотик олгоно л бактерийн гаралтай өвчнөд таарахгүй байх нь шүү дээ. Төрөл өөр байгаа. Одоо тухайн өвчин маань ямар төрлийн одоо өвчин үүсгэгч буюу бактериар одоо үүсгэгдсэн байна вэ гэдгийг нь эхэлж шалгуулад тэгээд яг тэр тухайн өвчин үүсгэгч бактерийнхаа эсрэг тэрэнд үйлчилдэг л антибиотикийг хэрэглэх хэрэгтэй. Одоо тухайн жишээлбэл одоо нэг түрүүн ярьжсэн тийм сүрье гэдэг өвчнөр үүсгэгддэг тийм ээ. Одоо тэрийг үүсгдэг одоо стафилококкус ч гэдэг юм уу тэр бактери байлаа гэж бодоход одоо тэрэнд пенициллин уугаад ямар ч нэмэргүй гэдэг ч юм уу тийм ээ. Одоо бидний өргөн хэрэглэдэг одоо амцлын ч гэдэг юм уу тийм ээ. Тийм антибиотикуудыг уугаад зүгээр л дөрвөн хэлтэнчлэн бас л өөрийнхөө ашигтай бактерийг л устгахаас маш ямар ч нэмэр байхгүй харин тэр тухайн стафилококкус гэдэг одоо бактерист нь өөрт нь таарсан тэр антибиотикийг ууж ижил одоо өвчин маань идэгнэ гэсэн үг. За ерөөхдөө ингээд бэлдсэн мэдээлэл маань ийхүү дуусч байна. Тэгээд антибиотикийн талаарх. За тэгээд ямар ч тач миний ойлгосноор бол хүн мэдээж ямар өвчин хизээ тусгаа мэдэхгүй. Гэхдээ бол эмчит заавал хандган чухал дур мэдээж бас өөрийгөө эмчилж болохгүй байна. За дээр нь бас дархлаагаа сайн дэмжээд өгвөл бас янз бүрийн өвчин туссан байсан ч гэсэн одоо бид нар чинь өөрөө одоо эмгүүгээр бас тэр бактери болон вирусыг эсэргүүцэх биднэрт одоо тийм бидний бие чинь бас маш гайхамшигтай шүү дээ тий. Бүрэн судлагдаж дамжаагүй байгаа бас өөрөө бас тэрийг эсэргүүцэх тийм хүч чадалтай. Тэгээ им бол ерөнхийдөө тус болдог. Нэрд одоо тэр бактерийг дарах вирусыг дарахад илүү тус болж өгдөг. Тэгэхээр дархлаагаа ер нь ингээд хүүхдийн дархлааг өөрийнхөө дархлаагаа сайн дэмжээд өгөх юм бол бас өвчин тусах магадлал нь бага туссан байсан ч идэвхтэй бас маш хурдан идэх боломжтой байх нь байна. Ингээд антибиотикийн тасал гэдэг ийм айхтар асуудал дэлхийн нийтийн эрүүл мэнд одоо дэлхийн хүн амын эрүүл мэндэд маш аюултай асуудал болж тулгарч байгаа гэдэг одоо асуудал гарч ирсэн учраас та бүхэндээ ингээд антибиотикийн таслын тухай мэдээллийг хүргэж байна. Тэгээд ээж нартаа зөвлөхөд бас хаамаагүй групп дээр битгий одоо энд юу уудаг вэ, тэгдэг вэ гэж бас асуух нь дэмий юм шиг санагдаж байна. Яа тэгэхээр магадгүй эмч хүн тэр асуултанд хариулсан байсан ч гэсэн бас тэр эмч хүн хүүхдийг хараагүй үзээгүй тохиолдолд ямар бактери, ямар вирус яг юу болоод байгааг мэдэх ямар ч боломж байхгүй. Тэгэхээр заавал эмнэлэгт очиод тий бас одоо шинжлэх ухаан, техник, технологи хөгжсөний үр дүн юу вэ, шинжилгээ өгөөд тий яг юунаас олж ийн. Тэгээд эмч нь бол одоо бид нар тусалж байгаа ч гэсэн бас буруу юм хэрэглэл хорч болж болох
магадлалтай учраас заавал яг юу вэ гэдгийг маш тодорхойлж ижил ийм уух хэрэгтэй юм шиг санагддаг байхгүй юу? Надад. Тэгээд энд бас Шведэд бас тэрийг айгүй нэлээд одоо яг тийм системээр явдсан байлээ. Бид нар бол өвдчөөрөл гяс нөгөө одоо шинж тэмдэглэл дарах гал үзээд байгаа шүү дээ. Ер нь бол завиурыг л алга болох гээд тий. Гэхдээ энд бол одоо завиуранда биш тэр өвчнийг бүр угийн дарах гэж маш их шинжилж ээж яг имчилгээ хийх юм билээ. Ер нь. Яг зөв. Шууд л ингээл тэр завиуруудыг дарах гал им өгөөд эхэлэхгүй тий. Алууны юм буулгаад л тэгэл хоол ундаа нөгөөд тэгэл өөр одоо нөгөө нэг өвчин хамдаах юмнээс өөр юм өгөхгүй. Тэгэл яг ийм бактерийн гаралтай эсвэл яг ийм вирус яг ийм юм байна гэд яг тодорхойлоод бүр ингээд бүр нарийн болгосон тохиолдол эмч нэг оншоо тавьд юм билээ. Тэгээд нэлээд их хугацааж авдаг тэгдэг. Тэгтээ бол надад бол тэр маш зөв санагдсан. Ягаад гэвэл тэрхүү үедээ тэгээд одоо ингээд буруу онцлогдоод ч юм уу дутуу онцлогдоод ингэсэн дараагийн удаа тэр маань маш аюултай хорт автарч болоод гараад ирэх юм билүү те. Тэгэхээр маш сайн ханиадч байсан гэсэн дураараа бас яг мэдээж одоо эмийн санд байгаа нөгөө нэг жор бичүүлгүүгээр авдаг эмүүд чинь бол хүний бие тийм айхтар хортой биш эмүүд болоод нөгөө жор бичүүлгүй авч байгаа шүү дээ. Одоо эсвэл нөгөө янз бүрийн шинж тэмдгийн дарахын тулд тэд нарыг хэрэгжилж болгоч бас заавал миний бодлоор шинжилгээ өгөөд яг юу гэдгээ сайн мэдэх нь айгүй чухал, шинжилгээ нь айгүй чухал юм шиг санагддаг болсон сүүлийн үед. Тийм. Тэгээ нэмээд хэлэхэд манай одоо Монголд байгаа хувийн лабораториуд тийм ээ том хувийн лабораториуд ч гэсэндээ энэ одоо антибиотикийн яг ямар төрлийн одоо бактериар халдварлагдсан үүсгэгдсэн өвчин байна гэдэг юм уу тийм ээ. Яг тэр талын одоо шинжилгээнүүдийг нэлээд их наривчилж авдаг болсон юм лээ. Тийм болохоор манайхан ер нь өөрсдийнхөө болоод үр хүүхдийнхээ эрүүл мэндэд анхаарад аль болох нотлохоотой тийм ээ баримт нотлохоотой зүйлд итгэх тэгээд дээрэс нь одоо нотлохоотойгоор одоо эмчилгээгээ эхлүүлэх ч гэдэг юм уу тийм болохоор яг энэ зүйлүүдэд илүү анхаарал хандуулж байгаасай гэж бас их хүсэж байна. Японд ч гэсэндээ ер нь бол тэгдэг одоо эмчт ингээд очиод үзүүлэхэд эмч мэдээж хэрэг үзэн тэгээд шаардлагатай гэх юм бол одоо халдвар авсан шинж тэмдэг илэрх юм бол заавалжгүй одоо яг хэрвээ одоо ханиад байх юм бол тийм ээ томуу байх юм бол аль төрлийн нь вирус нь байна гэдэг юм уу тийм ээ тэрийг мэдээд буцаагаад тэрнийхээ эсрэг энийг хэрэглэнэ. Өөр одоо ямар нэгэн байдлаар өрөвсөлт өвчин байх юм бол ямар төрлийн бактериар үүсгэгдсэн өвчин бэ? Одоо арсандаа гарсан тууралт ч гэдэг юм уу одоо юу гэдэг юм тийм ээ. Одоо энэ тэндийг өрөвсчдэг штэ. Яг тэр бол одоо яг тэр өрөвсөн хэсгээс нь одоо дээж авч жагаад шинжилгээ аваад тэгээд яг тэр тухайн үүсгэгчийг нь илрүүлээд түүнд нь тохирсон эмчилгээг хийдэг байхгүй юу. Тэгээд эмнэлэг болгон хажуудалтаа өөртөө одоо эм найруулагчтай тийм ээ эмийн сангууд нэг хажуудаа тэгээд тэндээсээ ингээд эмч шууд сүлжээгээр эмийнхээ рецепт ингээд өвчнийхээ мэдээллийг явуулангуут нь яг тэр хүний өндөр насжин ингээд бүх зүйлд нь тохирсон тунгаар одоо яг тэр эмчийн бичиж өгсөн эмийг эм найруулагч нь шууд доор нь найруулж өгдөг ч гэдэг юм уу. Ийм систем хөгжчихсэн байдаг. Тийм учраас хичнээн одоо манай Монголд арайхандаа тийм болоогүй ч гэсэндээ бид нэр өөрөө өөртөө л дор доороо хянамгай байж тийм ээ тэгээд өөрсдийнхөө болоод өөр хүмүүсийн эрүүл мэндийг хамгаалахын зүйтэй болоо гэж бодож байна. Харин тийм утгагүй бас антибиотикийн зохистой хэрэглэх системчлээд эрүүл мэндийн салбартаа Монголд бас илүү нарийн оруулаад тийм ямар үед эмчд одоо эмчнэр одоо эмчнэрийн одоо мэдээллээр хангаах тий бүр одоо ямар үед антибиотик бичиж өгөх одоо бүр юм одоо бас аюултай нэлээд аюултай болчиход байна шүү дээ антибиотик хамаагүй бичиж өгөх чинь тэгэхээр бүр ингээд системчлээд оруулах юм бол бас оруулах хэрэгтэй гэж юу дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөд байгаа юм билээ. За тэгээд энэ удаагийн маань подкаст ийхүү өндөрлжээд дараагийнхаа подкастаар бид бас маш сонирхолтой эрүүл мэндтэй холбоотой нэгэн сэдвийг ярих гад бэлдэж байна. Тэгээд та бүхэндээ дараагийнхаа подкастаар уулзъя. Түр баяртай. Баяртай.
podcast